Нэг өдөр телевиз үзэж байгаад ийм авиаско нөхдүүд кинон тоглоод амьдраад байгаа юм бол би ч гэсэн чадах юм байна гэж бодсон байна. За 1943 оны 8 сарын 17-ны өдөр Нью-Йорк хотно Виржиниа болон Роберт гэх урлаг тартай залуу хос анхны бөгөөд цорын ганц хүүгээ хүлээдэн авч. Тэд хоёул зураач мэрэгчлээ зургийн хичээл дээр анх танилцж байсан гинэ. Харин нөхөр болох Роберт Де Ниро нь зураачаас гадна уран баримлч залуу байсан. За өнгөрсөн жил нь буюу 1942 онд танилцаад шууд жилийн дараа гихтэл амьдрал зохиогоод ингээд хүүтэй болж байгаа нь энэ. За хүүгээ үлгийдэн аваад Роберт Антони Де Ниро Jr гэдэг нэр хайрласан. За тэгэхээр өнөөдрийн бит хоёрын ярих хүн бол Роберт Де Ниро гэж Холливуудын хамгийн мундаг жүжигчдийн нэг домгуудын нэгийг өнөөдөр ярих юм. Эцэг эхийн салсны дараа ээжтэйгээ Нью-Йоркийн Италичууд их суурьшсан газар амьдардаг байсан гэнэ. Аав нь Итали гаралтай учраас тэднийх Нью-Йоркийн яг тэр хэсэгт амьдардаг байсан юм. Тэгээд салаад явахдаа мэдээж аав нь бүх эд хөрөнгөө байраа, эд тогшлоо одоо эхнэр хүүхд хоёртаа үлдээгээд явсан. За манай хүний очийг Bobby Milk буюу сүүн Bobby гэдэг. Ягаад гэвэл их цайвар цонхгор царайтай. За Роберт гэдэг нэрний товчлол Боб болчдөг байхгүй юу? Бага сургуульд 10 настай байхдаа л сургуулийнхаа тайзан дээр жүжигт тоглоод үүндээ ч их дурлаж жүжигчин болохоор шийдсэн гэдэг. Энэ бит хоёрын ярьж байгаа түүхтэр ийм тохиолдол маш их байдаг. Хар багадаа л ирээдүгөө шийдчихдэг. Тэгэхэд би 10 настайдаа юу хийжсэн бол 1963 онд тэр олон залуухан жүжигч дундаас найруулагч Брайан Де Палма гэдэг хүн манай хүнийг анх олж хараад өөрийн анхны бүтээлүүдийн нэг болох The Wedding Party гэдэг кинонд гол дүрээр сонгож авдаг. Анхны дүрээр гол дүр аавна гэдэг хүн баг байхгүй. За ингээд манай хүн анхны цалин болгож $50 авсан байна. За Godfather-ын тухай зөндөө ярьсан. За 2 дугаар анги дээр Оскарын 11 төрөлтнөр дэвшээд 6 төрөлтөнд ялалт байгуулдаг. Тэдний дунд эрэгтэй, шилдэг эрэгтэй туслах дүрийн шагнал байна. Энэ бол мэдээж Роберт Де Ниро. Анх удаага Оскар дэвшээд ялалт байгуулж байгаа нь. Манай хүн харин өөрөө шагналаа гардаж авсангүй. Италид 1900 гэдэг киноны зураг авалттай байсан учраас ирж амжаагүй юм. Гангстер, таксины жолооч, бейсболын тамирчин байсан хүн туд удалгүй жаз хөгжимчин болон дахин дэлгэцэнд гарч ирдэг. За ингээд Роберт мань одоо дэлхийн од болсон. Хинж түүнийг ханаас нь чараад танина. Цаашид ч маш олон мундаг кино тоглосныг бид мэдж байгаа. Бүр Shark Tale гэдэг кинонд хүүхэлдэйн кинонд бас мафийн толгойгчийн дүр дуу оруулж байгаа. Тэр нэг макул ахгүй. Энд чинь нэмэгтэй.